ой модыг хамгаалахтай холбоотой тарьж ургуулахаасаа гадна бид нар ой хамгааллын асуудлуудыг ойн тухай мэдлэг боловсролыг олгох аав ээжтэйгээ хөдөө орон нутагт аялж явах хүртэл хүүхдүүд маань аав ээжтэй тодорхой хэмжээнд ховоо хаяхгүй байх тухай, ус холморноо хамгаалах тухай, ой мод хөрс юунаас бүрддэг тухай ингээд хүүхдүүдээсээ эцгийнхэн суралц. Энэ системийг бүрдүүлэх гэж байгууллага орчин ажилчдын яамнаас энэ ажлыг санаачлан хэрэгжүүлж эхлэв байна. Технологийн компаниас нь VR-ийн булан гаргахад тохижуулаад тэгээд тэн дээр гаргах VR төхөөрөмжүүдийн бид нарт бол 100% төлбөргүйгээр хандивлаа. Тэн дээр хүүхдүүд байгаль экологийн чиглэлийн сургалтууд эсвэл одоо юу гэдэг очиж үзээгүй газруудтайгаа танилцах, музейнуудыг үзэх ч гэдэм юм те. Яг ийм боломжийг бас бүрдүүлэх чинь. Нийсэндээ хотын хамгийн захын дүүрэг дээр нэгснэ хүүхдүүд VR технологи ашиглаад Улаанбаатар хот Монгол улсын айлч өнцөг болонд байдаг тэр түүхэн дурсгалт газрууд эсвэл музей үзээс сууж гэдэг бол бидний хувьд бол хамгийн бас онцлог чухал зүйл. Олон улсын ойн өдрийн хүрээнд ойн тухай цахим үзэсгэлэн гаргаж, байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтарч эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Энэ жил хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэл рүү ажиллаж байна. Ой гэдэг ямар утга учиртай агуу зүйл вэ? Тиймээс ч хүүхдүүдтэй яагаад ой чухал вэ гэдэг талаар хамтарч илүү ойроос ярилцсан болохоор үр дүнтэй уулзалт боллоо. VR-аар видео үзэхэд яг агаар дээр байж байгаа болохоор доош харангуут яг унах байгаа шиг мэдрэмж төрөөд байгаад хөдөлж чадахгүй байсан. Яг манай багшийн заадаг шиг модны зураг гарч ирээд тэр модоо ингээд тайлбарлсан. Машинд явж байхдаа хогоо ил задгаа хайж болохгүй, байгаль уснасаа хамаагүй их юм авч болохгүй. Тэгээ модоо тайлж болохгүй гэж. Өнөөдөр гоёс. Баахан ах ихснэр ирээд модоо хамгаалъя гэсэн. Тэгээ байгаль орчин хамгаалъя. Тэгээ одоо ингээд том ах ихснэр уриалж байгаа нь дагаас юм хэвчээ. Нөгөө нэг ихэвчлэн газрын нэг бохирдуулах зүйл нь дотроо мөнгөлөг. Тийм зүйлэл хаяхгүй гэл. Ерөн байгальд хог хаяхгүй гэл.